За манай студид Монгол Фарм компани эмч төлөөлөгч Тэмүүжин хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. За танд гэсэн өдрийн мэнд. Үзэгчдэд гэсэн өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр цувралаар одоо олон төрлийн зөвлөгөөг манай Тэмүүжин өгдөг. Өнөөдрийн зөвлөгөө бол одоо тий ямар төрөл нь байгаа болоо. За өнөөдөр ерөнхийдөө ашигтай бактери гэж юу юм. За мөн түүн дээр эслэг бас ямар чухал юм. Ер нь ямар үүрэгтэй орцдог талаар. Тэгэхээр нэрээ ашигтай бактери байж ижил одоо бид нар ч юм бас эрүүл сарвал одоо байх нэг нөхцөл байгаа даа шүү. Тэгэхээр бас ашигтай бактери хаана байдгийг одоо яагаад энийг заавал бид уух ёстой юм гэдэг бас нэг асуултуудыг хүмүүс мэн зарим нь тавина л та тий. Яагаад гэвэл бид нар өөрөө өөрсдөө ингээд сайхан гоё ашигтай бактери юмар хангах ёстой хахад яахаар ашигтай бактери нь багассан гээл дархлаа унчлаа гэж яриад идэм бэ гэдэг асуулт тавих байна. Тэгэхээр энийг тавь. Тэгээ. За эхлээд энийг ярихын тулд мэдээж яагаад ашигтай бактери гэдэг талаараас товчхон тайлбарлая. Яагаад тэгэхээр бидний бие махбод эсүүд ерөнхийдөө бол бактеритай харилцан одоо бие биентэйг хоршоо амьддаг гэсэн үг. Одоо жишээлбэл тэрэгдгээр бактери хамгийн их хувь нь бол гидсэнд их агуулдаг. Ерөнхийдөө яг харьцуулах юм бол 38 одоо триллион хэмжээний одоо ийм бактериуд оршдог гэж ойролцоох үздэг. Хүний биед. Энийг болохоор хүний бие эстэй ингээ харьцуулаад үзэх юм бол бараг нэгийг харьцах нэг бараг ойролцоо явж байгаа. За тийм. Тэгээ эдгээрээс нь ерөнхийдөө яг төрөлчлөө зүйлчлээд аваад үзэх юм бол 160 гаруй өөр төрөл зүйлийн бактериуд хоорондоо ингэж хамтран оршиж идэг гэсэн үг. За тэгээ эдгээр нь яагаад бусад тэр өвчин үүсгчийг зарим хүмүүс чинь антибиотик уугаад ерөнхийдөө устгах гэдэг нь бактерийг бол тийм. Яг үнэхээр шүү. Тэнгүүд зарим тэр антибиотик мөн бол одоо тэр биед ашигтай вэ үү, ашиггүй нь зүйл хамаарат устгах хийдэг. Тэгэхээр одоо бидний биед хоршин амьдарч одоо адилхан биеийнхээ үйлдэл үзүүл тэндээсээ хоёулаа ашигаа олж авдаг ийм бактериуд ерөнхийдөө ашигтай бактери гэж хэлдэг гэсэн. Тэгмэд тэрийн антибиотик эмчилгээсэн дараа бол одоо хайлайлын устгах хийдэг гэсэн. Тэгэхээр тэрний тэнцвэрээс алдагцнаас болж үүдсэн юм ходоод гидс ботгоо баг системийн юм өөрчлөлтөд хүртэл үүсдэг. Гидсэнд байхад энэ ашигтай антибиотик чинь өөрөө бас пробиотик буюу одоо пребиотик, пробиотик гэсэн одоо яг нэг амьдрах орчны таатай нөхцөл байх хэрэгтэй гэдэг байгаа тийм. Тэгэхгүй бол бид нар бас буруу зургүй бас эрүүл мэндийн бүтээгдэхүүн аваад уучдаг. Тэрэн дотор нь бас яг нөгөө үржүүлээд одоо сайхан гоё орчны тэнцвэртэй байлгах тэр одоо бактери нь байхгүй бол бас одоо эмчилгээ болдгоо гэж яриад байдаг л да. Тэгэхээр энэ талаараа бас ойлголтыг хэлж өгөөч. Одоо хүн юм төрснөөс ахуулаад энэ бактеритай харьцаа явуулдаг. Тэгэнгүүт сэдгээ бактериуд маань ерөнхийдөө хүний бие аль болох одоо хоёр тэнцвэртэй л оршдог гэсэн. Одоо энэ бактериудын хоёр хуваагт авч болно. Эхнийх нь болохоор харах ханаа тий. Энэ имийг эсгэж одоо нүүрс усыг эсгэж задлж тэрнээсээ хувирлын бүтээгдэхүүний хүний бие өөрөө ашигтайгаар ашигладаг нэг хэсгийн бактериуд байна. Нөгөө хэсэг нь буюу одоо ялзруулдаг буюу уурэг задалдаг ч гэдэг юм ингээ хуваагт авч болно. Тэнгүүд одоо яг биднэрт яг хэрэгтэй яг өдөржиний үйл ажиллагаанд нь аюу хэрэгтэй байгаа бактериуд нь илүү одоо эсгдэг нүүрс ус буюу одоо бидний задлаагүй эцсэн хоол унднаас задраагүй нүүрс усыг өөрснөө задлж одоо тэрийг тэжээл болгоод тэрнээс ялгарсан бодисын бид нар өөрснөө ашиглаж байгаа хэлбэрийн бактериуд нь бол биднэрт маш чухал хэрэгтэй гэсэн. За сэдгээрийн нөлөөгөөр өнөхдөө бодисын солилцоо, дархлаа тогтолцоо, зам бас сүүлийн үед бас мэдрэлийн тогтолцоонд хүртэл зайлшгүй оролцоотой юм а гэдэг өнөхдөө нотлоо судлаад явж байгаа гэсэн. Эндээс дурдаад бодисын солилцоо гэх юм бол одоо витамины нийлэгдэлд нь нарийн оролцдог гэж үздэг. Жишээлбэл одоо витамин К2, за Б-ийн төрлийн B12, B9, B2 гэх мэт витамины нийлэгдэлтэнд энэ хүү бактери шууд оролцдог. За тэгээд дархлаа тогтолцоон дээр бас нөлөөлдөг гэж ярьсан тийм. За энэ дээр болохоор яаж нөлөөлдөг вэ гэхээр өнөөдөр нөгөө бүдүүн гидсэн дэх одоо дархлааны эсүүдийн одоо хөгжил ялгарлыг өнөөдөр тэнцвэржүүлж одоо дадлагжуулдаг гэж хэлж байна. Ягаад тэгэхээр бас харийн биет учраас юунд довтлох уу, юунд довтлохгүй гэдэг өнөөдөр одоо бэлтгэлжүүлдэг гэсэн. Тэнгүүд тэрийг бэлтгэж идэг бактериуд нь одоо жишээлбэл үхэж хорогдоод өөр нэгэн бактерийн дамгаал илэрчих юм бол одоо нөө тэр дархлаа зөвшрээгүй нэгээс үүдэлт аутоиммуны гидсний өвчнүүд зам бусад үе өвчний тийм аутоиммуны өвчнүүд үүсэх магадaltaй маа гэдэг ус нотолцсон байна гэсэн. За сүүлийн үед бас хамгийн их судлагдж байгаа зүйл нь юм бол одоо тарих гидсний холбоос гэж байна. За энэ болохоор өнөөдөр яадаг вэ гэхээр энэ хүний биеийн одоо нейромедиатор гэж ярьдаг одоо хүний биеийн тархины мэдрэлийн зохицуултыг одоо ямар хэлбэр рүү илүү одоо чиглүүлэх вэ гэдгийг зохицуулж идэг тийм бодисууд ялгардаг. Түүний одоо серотонин гэж ярьдаг бодисыг одоо жишээлбэл гидсэнд
ойролцоогоор 95 орчим гидсэнд үсээд тэр үүссэн серотонин маань ерөнхийдөө тархины одоо серотонины ялгарлыг дэмжиж өгч ерөнхийдөө одоо сэтгэл санааны байдалд хүртнүүлдэг гэж үздэг. Тэгэхээр одоо яг энэ ашигтай бактериудын омгууд чинь дотор их олон төрөл юм аа. Тэг яг саяны яг хэлдэгчлэн. Тэгээ энэ олон омог төрлүүдийн одоо яг аль нь яг одоо надад бас багасаад байгаа тий тэнцвэр нь алдагдсан байгааг одоо яаж жишээлбэл одоо оншилж одоо тий өгдөг юм бэ? Эмчмэнэр маань одоо ямар шинжилгээнд дээр бас үндэслэдэг болоо. За үнэхээр өвчин үүсгэж яг бүр эмгэг төрөгч нөгөө ямар ч нөхцөлд ингээд орж ирсэн байдал эсийг шууд ингээд гэмтээдэг тийм нянгууд гэж бол байгаа. А тэдгээр бол уусаа энэ бол шинжилгээгээр шууд онцлогдоод тэрнийхээ эсрэг антибиотик авч өгсөн. Харин яг тэр нарийн одоо бүдүүн эзэн тэнцвэрийг бол шууд онцлох бол одоохондоо боломжгүй. Гэтэ нийтлэг одоо энэ ашигтай бактериуд гэж одоо нотлогдсон тийм ашигтай бактериуд байгаа. Тэр нь бол нэг 2-оос 3 4 тийм зүйлийн бактериудыг төлхөө хэрэглэхэд энэхүү бактерийн тэнцвэр бол хадгалагдах юм аа гэж үздэг гэсэн. Тэгэхээр өдөр болгон одоо яг тэр нэг үнтэй ааруулыг идээд ах хэцүү болчоод байдаг те нэгдүгээр тийм асуудал байдаг. Хоёрдугаарт ер нь бол одоо яг энэ бид нар тараг бас их уудаг л та. Тараг их уух нь одоо өөрөө бас ашигтай бактери авж байгаа бас нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр ер нь бол хідэн аяга юу гэлээ өдөрт одоо хідэн аягыг ууж жишээлбэл те бид нар бас яг ашигтай бактери авах бай тийм. Тараг бол өөрөө мэдээж энэ тэр сүүг өнөхөд эсэлдүүлж одоо нөгөө тараг өсөж байгаа. Тэрийг эсэлдүүлээд байгаа бактери нь сүүн үрчлийн бактериуд гэж байдаг. За тэдгээр маань өнөхөд бас нөгөө яг адилхан бидний одоо ууж хэрэглэдэг ашигтай бактериуд бол маш адилхан байдаг гэсэн үг. За ганц ялгаа нэх юм бол ерөнхийдөө одоо тараг ууж хэрэглэе гэж бодох юм бол мэдээж тэн дотор амьд бактери байна шүү дээ. Тэнгүүд тэр амьд бактери маань тодорхой амьдрах нөхцөлтэй байж таа. Тэнгүүд одоо гадны ямар нэгэн дулааны нөлөө, чигийн нөлөө, за дээр нь хүчлийн нөлөө гэдэг юм гадны нөлөөгөөр тэдгээр бактериуд маань амархан одоо үхэж хорогдох магадaltaй байдаг гэсэн. Тэнгүүд одоо жишээлбэл таргийг уулаа гэж бодоход амнаас эхлүүлээ ходоодны хүчилт юм ихэнх амьд бактери маань одоо үхэж хорогддог гэсэн. Тэгэхээр яг нөгөө гидсэндээ очиж байгаа тоо нь бол нэлээд багасдаг учраас ерөнхийдөө хэрвээ яг цэвэр ашигтай бактери нөхөх зорилгоор хэрэглэж байгаа бол нэлээд хэмжээтэйгээр хэрэглэх юм шаардлага гардаг гэсэн үг. Тэнгүүд тэрийг бол ерөнхийдөө зохицуулах байдлаар их юм сүүлийн юм ашигтай бактериуд маань капсулын хэлбэрээр хөлдүүлэгдсэн байна гэсэн. Тэдгээр капсул маань өөрөө ерөнхийдөө нэг юм хүчил төсвөртэй гадны ямар нэгэн чиг дулааныг авахуулахгүй ерөнхийдөө гидсэн дээр очиж заавал задардаг зохицуулттай. Тэгснээрээ одоо нөгөө энэ тодорхой тооны ашигтай бактери маань яг бай газар очиж задарснаар үйлчлэгийг маш хурдан үзүүлнэ гэсэн үг. Хэдэн зуун их 80 гэх нь холгүй л одоо энэ бактериуд чинь одоо нэг капсул дотор л одоо байж штэ тий. Тэгтэл бас зарим хүмүүс хүүе ингэж гаднаас нь ингэж уугаад ах юм зөв ч юм уу буруу ч юм уу ашигтай бактери бас нэрээ ихтэн гэж бас байх уу гэдэг асуултыг тавина л та тий. Бидний одоо нэг хэрэгжилж байгаа эдж хэрэгжилж байгаа буюу сүүн таргын дагуулж гэдэг бактериуд бол ерөнхийдөө харьцангуй тэнцвэртэй хэд ихснээс болж ямар нэгэн юм өөрчлөлт гарах нь бол ховор. Ер нь бол байнга хэрэглэхэд бол тохиомжтой ийм л бактериуд байгаа гэж байна. Ер нь одоо яг энэ ашигтай бактериудын нэмэлтээр уух заалттай хүмүүс гэж ер нь байдгүй те. Одоо эмнэлгийн яг нөгөө практик гэх юм бол мэдээж антибиотик хэрэглэсэн дараа бол одоо заашгүй тэнцвэрийг хадгалахын тулд нөхөх ёстой. За хоёрдугаар болохоор ер нь бол ямар нэгэн суулгалтын дараа ингээд бас нөх шаардлагатай. Яг тэгэхээр ихэнх бактериуд нь суулгалтын улмаас одоо бас бактериуд нь гадагшилждаг гэсэн. Тэгэхээр тэнцвэр нь алдагдсанаас болоод тэр суулгалт сайн зогсохгүй ч гэдэг юм. Тэр суулгалтаас ч гадна бас өөр өөрчлөлт гарахыг үсэхгүй гэсэн. За дээр нь бас ерөнхийдөө нөгөө хоол босруулах одоо энэ дангаас суулгах гэхээсээ илүү хоол босруулалтыг дэмжих саяны яг яасан те бодис солилцоо, дархлаа тогтолцоо тэр сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлдөг учраас тэрэндээ бас байнга хэрэглэхэд бас боломжтой сүүлийн судалгаа харагдаад байна. За Тэмүүжин эмчтэй баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. За тэгэхээр одоо бүгдээрээ Тэмүүжин эмч ашигтай бактери хэрэгтэй гэсэн бол Монгол Фарм компанийн мөн ялгаа авахгүй яг таны биеинд ашигтай тэр ашигтай бактерийг бас оруулж ирдэг байгаа. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн гэдэг юм бол энэ талын мэдээллийг одоо хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд.
За тэгэхээр Тэмүүж эмч түрүүн одоо яг ашигтай бактерийн талаарх мэдээлэл өглөө л доо. Тэгэхээр Монгол Фарм компанийгаа оруулж ирсэн бас энэ чи одоо бас юу лээ нэг капсултанд хичнээн юм орсон ч хэлээ дээ. Бас их ашигтай бактериэс энэ талаар ярьж өгөөч. За манай ашигтай бактери болохоор пробиотик болон пребиотикийг хамтд нь агуулж өгснөөр илүү давуу талтай. Нэг капсултаа 7 омгийн 6 тэрбум ашигтай бактерийг агуулж өгсөн ийм бактери байгаа. Омгийн хувьд бол нэлээд олон юм биш үү тий. Тэгэхээр айгүй хэрэгтэй хаа. Тэгээ нэг капсул дотор одоо хэдэн мянгаараа байна. 6 тэрбум гэж явж байгаа нэг капсултаа. Нэг 6 тэрбум. За. За энэ хүү ашигтай бактерийг нь болохоор хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоог дэмжих антибиотик эмчилгээний дараа болон дархлаа дэмжих зорилгоор нь ууж хэрэглэнэ. За энэ хүү ашигтай бактерийн хэрэглээний хувьд болохоор 0-3 насныханд нэг капсулыг задлаад сүү болон усанд найруулан хэрэглэж болно. 0-12 насныханд өдөрт 1 бүрээсийг мөн 12-оос дээш насныханд өдөрт 1-2 бүрээсийг хэрэглэнэ. Антибиотик эмчилгээний дараа өдөрт 2 бүрээсийг хэрэглэж болно. За энэ хүү ашигтай бактерийн онцлог нь гэвэл гений өөрчлөлтгүй, амт оруулагчгүй, өнөр оруулагчгүй гэдгээрээ ерөнхийдөө давуу талтай. Веган холдоо хүмүүсүүд энэ төр бас хэрэгэлдэг энэ төр гэж би харж байсан тий. Тийм, цагаан холдоо хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой, мөн эмэгтэйчүүд турах зорилгоор бас хэрэглэдэг ашигтай бактерийг. Оо тийм үү. Би тэрийг өстой анзаарч байгаагүй шүү нэрээ. Турна гэхлээр чи одоо яг уу одоо нөгөө үйл ажиллагаанд сайжраад ирэхлээр аяанда бодис сэлцээ сайжирна гэсэн үг тий. Хол боловсруулах хэрэгтэн тогтолцоогоо дэмжиж өгснөөрөө буцаагаад турах процессыг илүү өдөөж өгдөг гэсэн үг. Нэр одоо гид саваараа таргалаад байна гэж байгаа бүсгүүчүүд маань л одоо яалчгүй энэ өндөр тунтай ашигтай бактери хэрэглэх хэрэгтэй юм байна шүү. За би ч өнөөдрөөс хэрэглэе гэж бодчихлоо шүү. За нэг капсултаа хэдэн тэрбум гэлээ? 7 омгийн 6 тэрбум ашигтай бактерийг хангасан. Магадгүй одоо энийг уухтаа бид нар яаж хэрэглэх ёстой юм бэ? Хоол унд эзний дараа үгүй бол хамаагүй одоо өдөрт 1-2 эмчин өглөө оройдоо гэл хамаагүй уучт юм уу яа гэм болоо. Ер нь хоолны өмнө нэгийг, хоолны дараа нэгийг өдөрт 2 ширхэг яг. Хоолны өмнө ээж болно, хоолны дараа бас бэж болно. Өдөрт 2 ширхэг гэж шүү. За манай энэ ашигтай бактери нь болохоор Болгар улсаас оруулж байгаа ийм ашигтай бактери байгаа. Болгар улс маань ер нь бол тарганы эх орон гэж нэрлэгддэг ийм улс. Тийм болохоор одоо яг амьд одоо тарганы ашигтай бактери энэ дотор явж гин гэсэн үг. Энэ мэдээж хэрэг нөгөө хадгалтын горим элдв бүх зүйлээ те стандартын дагуу хийсэн байгаа учраас та задлаад нэг капсулыг уухад л үндсэндээ тарг ууж гинэ гэж бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ ямар нэгэн гений өөрчлөлтгүй амт оруулагчгүй гэдгээрээ бас нэг онцлог байгаад байгаа тийм ээ. За ойлгомжтой. За баярлалаа. Тэгээ энэ нөгөө хаагур худалдаалж байгаа бол те худалдаалагдж байгаа салбарын хувьд гэвэл Монгол Фарм компани 13 эмийн сан болон бусад сүлжээ салбар эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Мөн нэг урамшууллын хувьд болохоор нэг дээр нэмэх нэг урамшуулалт хөтөлбөртэй та захиалаад өнгөө үргүүлэн аваарай. Оо ямар аятайхан юм бэ. Тэгэхээр ердөө нэгийг аваад тэгээ дахиад нэгийг бэлгэнд одоо өгнө. За тэгээ дээрэс нь үнгүү гэртээ хөргүүлээд аавна гэхээр маш таатай боломжтой. Доогор гарч байгаа утсан та бүхэн хандаад уцсдах юм бол за энэ турах болон за магадгүй одоо бас хүүхдүүд нэмчилгээд амжилгаа ханиад домод усчаад янз бүрийн одоо бактери эсрэг үйлдэлтэй антибиотик авсан байгаа бол энийг заавал өгөх ёстой шүү гэдгийг энэ ташрамдас хэлээ. За баярлалаа. За тэгээ нэр нь юу вэ? Нэрийг одоо маш тодор хүмүүстэй хэлчихье. Bioplus. За Bioplus таны одоо тийм хамгийн сайн найдвартай түнш ашигтай бактери ахна. За баярлалаа инх цалда. Баярлалаа. За харин одоо бүгдээрээ дараач хэсэгт анхаарлаа хандуулцгаая.